Занга Академи чадвараа хөгжүүл ирээдүгэ бүтээ. За сайн байцгаана уу. За Занга Академитай хамтран Мандал Asset Management компаниас хуримтлалын хөдөлсөдвөр хичээл өргөт бэлэн болсон байна. За байгууллага хариуцсан менежер ажилладаг. За эрчимсэгч юм байна. За цалингийн орлогоор санхүү гэрчтэнд хөрөнгөж байх уу гэж маш олон хүн одоо ингэж асуудаг. За та ч гэсэн өөрөөсөө асуугаад үзээрэй. За чөлөөт нийгэмд санхүүгийн эрхлэлд хүрэхэд одоо хэрхэн хүрэх вэ гэдэг хэдийн аргыг танилцуулъя. За бизнес хийж болж байна. Бизнес хийхин тулд бол маш их зориг төвчээр шаардна, алдаж онно. За энэний эцэст бол одоо хүмүүс зарим нь болоо ингээд тууштай байсны хүчин бизнес амжилтаа эрхлээд санхүүгийн эрхлэлд хүрдэгэ. Гэтлээ бол бизнес эрхэлсэн хүн болгон бол амжилттай байх боломжгүй. За тэгэхээр бизнес эрхлэх бол хэцүү. Хүн болгон бизнес эрхлэх, компани эрхлэх байх боломжгүй байна. За Азанд найдаж болж байна те. Магадгүй зарим хүмүүс бол юу гэдгийг их мөнгөтэй болохоор суглаа хожно. Суглаанаас маш их мөнгөтэй болно гэж боддог. За зарим нь бол өөртөө байгаа мөнгөө эрсдэлтэй зүйлд хөрөнгө оруулалт хийдэг. Маш одоо богино хугацаанд их өсгөх зорилготой эрсдэлтэй зүйлд хөрөнгө оруулалт хийгээд за энэ нь бол одоо маш өндөр эрсдлийг дагуулж байдаг. Би та мөнгө алдах юм одоо аюултай байдаг. Тэгэхээр Азанд бол найдах нь тийм таатай зүйл биш байгаамаа. За дараагийнх нь бол ажил хийх. За ажил хийгээд цалин авах тийм ээ. За цалингийн орлогоор бол байж гэж байхгүй маш хэцүү гэж хүмүүс ярьдаг. Мэдээж бол хэцүү. За тэгэхээр хизээ байж гэнэ тодорхойгүй цалингийн орлогоор тийм ээ. За энэ бүхнээс аваад үзэхэд бол та ямар орлоготой байхаас үл хамааран өөрийнхөө орлого тохируулаад зөв менежмент хийж чадах юм бол санхүүгийн хэрэгжлээнд хүрэх бас боломж байдаг юм байна. За хуримтлалын хүч таны 300 сая төгрөгөөр тэр бомтон болох боломжтой. За та сар болгон 300 сая төгрөгийг хуримтлуулж чадах юм бол 30 жилийн дараа 1.7 тэрбум, 35 жилийн дараа 3.5 тэрбум, 40 жилийн дараа 7 тэрбум төгрөгтэй болох нэ. За энэ дээр нэг зүйлийг бол маш тодорхой хүлээн зөвшөөрөх ёстой. За бид нар өдөр тутам амьдарч идэг, сар болгон амьдарч идэг, жил болгон амьдарч идэг. За цаг хугацаатай уралдаад амьдарч идэг. За нэг нь итгэж 40 хүрсэн, 50 хүрсэн, 60, 70 хүрсэн байдаг. За бид нар энийг жил болгон амьдардаг, өдөр болгон амьдардаг гэдэг процессоо хүлээн зөвшөөрчих юм бол 30 жил, 35 жил, 20 жил энэ бол боломжгүй хугацаа биш. За тэтгэвртэй зориулаад сар болгон 100 сая төгрөг хөрөнгөлж болж байна. За одоо хүчтэй залуу бол 25 жил хуримтлуулахад яг тэтгэврт гардаг насан дээр ирсэн байна. За 25 жил та 100 сая төгрөгийг сар болгон хуримтлуулахад үндсэн 100 сая төгрөгөөр та 30 сая төгрөгийг бий болгож байгаа. 242 сая төгрөгийг хуримтлалын хүчээр бий болгож байна гэсэн үг. За магадгүй хүүхдэд зориулаад 1 сая төгрөгөөр эхлээд 300 сая төгрөгөөр хуримтлуулахад 25 жилийн дараа 850 сая төгрөг хуримтлуулах бүрэн боломжтой байгаа юм байна. Энэ хугацаанд бол 90 сая төгрөгийг та сар болгон хуримтлуулсан 300 сая төгрөгөөр бий болгож байгаа. Хуримтлалын хүчээр 760 сая төгрөгийг бий болгож байгаа. Харвардд хүүхдэд сурах бүрэн боломжтой буюу энэ нь бол маш холын мөрөөдөл биш болсон гэсэн үг. Та хүүхдэд төрөхтөнд одоо зэрэгцүүлээд хуримтлал үүсгэх явах юм бол энэ Харвардын төлбөр болон дэлхийн ямар ч ихтэй шилдэгтэй сургалтын төлбөрийг л та хуримтлуулах бүрэн боломжтой байгаа. За Альберт Эйнштейн хуримтлалын хүч бол дэлхийн 8 дахь гайхамшиг мөн гэж хэлсэн байдаг юм байна. Жохом Альберт Эйнштейн яагаад ингэж хуримтлалын хүчийг онцлсон хэдүүлээ хоёр жишээгээр баяжуулъя. За Рональд Рейган гэдэг Америк өвгөн байгаа юм. За энэ Америк өвгөн болох тэр 8 сая долларыг бий болгож чадсан, 8 сая доллартай болсон. Яаж чадав гэд судлаад үзсэн хуримтлалын хүчийг маш гайхамшигтай хэрэгжүүлсэн жишээ баг. За сар болгон 100 долларыг санхүүгийн цагт одоо хуримтлуулж санхүүгийн цагт оруулж байсан. За Орнолдын сар болгон хуримтлуулж санхүүгийн цагт оруулж байсан 100 доллар нь 2014 он гэхэд 78 сая доллар болсон. Ердөө л 78 сая доллар. Энэ хооронд өгөөж буюу тэр хуримтлалын хүч гэдэг байгаа дүн маань 8 сая доллар болж өссөн. Яг энэ жишээн дээр шиг Орнолд Рейган гэдэг Америк өвгөн шиг 100 доллароос одоо 8 сая доллартай болох боломжтой хүн бүрд байгаа. Харамсалтай нь хүмүүс бол хуримтлалын хүчний гайхамшигыг мэдрээгүй гэсээ болоод маш их боломжоо алдж байгаа. За энэ талаар бол цааш нь дэлгэрүүлээд явах байгаамаа. За хоёр дахь жишээ бол одоо Монгол өвгөн байна те чулуун гэдэг. За чулуун болох тэр шил лаз тушаадаг, ном сон зардаг, за ийм орлоготой хүн байгаа. Монголын хөрөнгийн биржт бүртгэлтэй 60 компани хувьцаанд хөрөнгө оруулалт хийдэг. За тэр яаж чадав гэдэгт хэдүүлээ танилцъя. За сар болгон 280 сая төгрөгийг тогтмол хуримтлуулж ирсэн. За энэ 280 сая төгрөг бол 10 жилийн хугацаанд 34 сая төгрөг болж өссөн. 10 жилийн хугацаанд 34 сая төгрөг болсон. За энэ хооронд бол 80 сая төгрөгийг хуримтлалын хүчээр бий болгосон байна гэсэн үг.
энэ бүгднээс дүнэлт хийгээд үзэхэд бол амьдрал бол тууштай байдлын үр дүн багдаг. Зураач хүн нэг төгс бүтээл гаргахдаа дунджаар 120 орчим холбоо туршдаг байх жишээ нь. Тэгэхээр мөнгө хоримтлуулах дээр амьдралын явцдаа хүн бол юу гэдгийг сурах, хөгжих бүх зүйл төр бол тууштай байдлын үр дүн нөлөөлдөг байх нэ. Хоримтлын хүчийг мэдрэхийн тулд 2-3 үе шатыг туулж байна. Эхний 8 жилд бол твчих үе шат буюу энэ 8 жилд бол ямар процесс ажиглагдж байна вэ гэхээр хуримтлал болон хуримтлын хүч хоёр давцаж ирж байгаа. Дараагийн 8 жил дээр бол үндсэн хуримтлалаа хуримтлын хүч маань 2 илүү ингээд нуглаад ирж байгаа зүтгэл ажиглагдаж байгаа. 25 жилийн хугацаанд та мөнгө хуримтлуулаа гэж бодоход зөвхөн 11% бол өөрийн үндсэн хуримтлалаар бий болгоно. Үлдсэн 89% бол хөрөнгийн захтаа санхүүгийн захаас хуримтлын хүчээр бий болгодог байгаамаа. Хуримтлын хүч гэж яг юу яриад байна вэ гэхээр санхүүгийн захаас өгүүлж болох буюу таны санхүүгийн захад оруулсан 1 төгрөг нь 2 төгрөг, 2 нь 4, 8, 16 гээд он цаг өнгөрөх тусам таны санхүүгийн захад оруулсан мөнгө геометр прогрессорс ч одоо хуримтлын хүчийг бий болгодог. Ийм гайхамшигтай зүтгэл явагддаг байх нэ гэсэн үг.